За, шинжлэх ухаан танин мэдхийн Одон Мөндөр сувгийн цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг маань та бүхэнд хүрэж байгаа. За, ер нь энэ онд бид бүхэн шинэ уран бүтээлийн жилээрээ 21 нэвтрүүлэг хүргэж байгаагийн дунд бас нэг маш их өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй хэдий ч гэсэндээ бас маш их олон зүйлсүүдийг хүмүүс таниулж байгаа, ойлгуулж байгаа. Бид нар хэрсүү байх хэрэгтэй, бид нар ухаантай байх хэрэгтэй. Цаан чин ийм улсууд ийм түүхүүдийг туулаад ингэснээрээ яг тэр дарангуулагч нарыг бүтээгээд тэр дарангуулагч нар нь тэр улсынхаа одоо 20 30 баг 100 жилийн хугацаанд яаж тийм хор уршигтай үйлдэлүүдийг хийж үлдээсэн бэ гэдгийг танилцуулж байгаа цус 50 дарангуулагч нэвтрүүлэг маань та бүхэндээ хүрж байна. За энэ удаагийн дугаарыг маань ивент тэтгэгчээр машинтай болдоо урамшуулт аяна зарласан байгаа манай Skyte хамт оролцож байгаамаа. За өдрийн мэнд хүргэе оноо. За өдрийн мэнд. За өнөөдрийн 50 дарангуулагчийн нэг буюу зарлагдж байгаа нь хэн бэ? Тий. За өнөөдөр бид нэр Хэйти улсын эцэг хүү дарангуулагч Дуале хоёрыг ярина. Хэйти гэдэг нь бидний нөгөө хил заншнаар бол Гайти тий. Гайти гэж болсон байгаа тий. Одоо Америкт байдаг. Америк твд байгаа. Хоёр твийн хооронд нь байгаа нэг юм арал дээр байдаг улс гэдэг. Цор ганц Франц хэлтэй улс гэдэг тий. За яагаад? За Хэйти улс бол одоо Карибын тэнгист оршдог. Карибын тэнгис дэх хоёр дахь хамгийн том арал бол Хиспаньола арал гэж байдیں۔ Тэрнийх нь зүүн хагас нь Доминикийн бүгд найрамдах улс гэж байдаг бол баруун хагас нь Хэйти улс байгаа байхгүй юу? За Хэйти улс бол маш өвөрмөц түүхтэй. 1804 онд Хэйти улсад боолын бослого болж боолууд Францаас тусгаар тогтнолоо авч ирсэн. Энэ түүхэндээ болж исэн хамгийн анхны амжилттай боолын бослого гэж нэрлэгддэг. Тийм. Тэгээд одоо Хэйти улс тусгаар тогтнол зарлахдаа бас түүхэндээ хамгийн анхны хар арьсны бүгд найрамдах улс гэдэг. Оо за. Францын колони байсан гэсэн үг. Тийм, Францын колони байсан. За тэгээд тусгаар тогтсныхаа дараа түүнийг хүлээн зөвшөөрлөхийн тулд Хэйти улс нь олон улстай ингээд гадаадд дипломат харилцаа үүсгэн байгуулах хэрэгтэй байдаг. Тэгээд өмнө колоничлж байсан Франц улстай дипломат харилцаа тогтоох гэсэн чинь Франц улс өөдөөс нь юу гэсэн бэ гэвэл за бид нар та нартай дипломат харилцаа үүсгье, та нарыг улс гэж хүлээн зөвшөөрье. Гэхдээ биднэрт маш өндөр мөнгөнд төлбөр өгөө гэсэн. Тэгээд тэрийг нь Хэйти хүлээн зөвшөөрөд гадаад өр болгож авч исэн. Тэгээд тэр гадаад өрөө бараг дараагийн 100 гаруй жил төлж байгаа байхгүй юу? Тэгээд уул нь Хэйти улс тусгаар тогтсноос хойш 100 гаруй жил үдсэн ч гэсэн ядуу эдийн засгийн хямрал үзэж явсан 100 жил өнгөрсөн. Колоничлогч одоо Франц хэдэн оноос хойш колоничлсан байх вэ? Тэгэхээр 1804 онд гэхэрч одоогоос бол 200 гаруй жилийн өмнө. За тусгаар тогтнол гэдэг юм уу те тэрийг хийсэн байх нь шүү дээ. Хувьсгал гаргаад. Тий. Францын доор яг хэдэн жил колони байсан яг сайн мэдэхгүй байгаа тань. Гэхдээ нэг бараг 60 70 жилд байсан баха. Дураараа шүү те. Хаавсан дээр баруун Европын улс хавчаад тэр хоёр Америкийн голд байгаа арлыг хүртэл өөрийн болгоод. Тэгээ өнөөдрийн хүртэл чинь Франц хэлээ явж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо колоничлуулж исэн газрууд чинь тэгэлээ колоничлсан улсынхаа хэлээр нь ярьдаг. Одоо бусад бүх колонийн газрууд гэдэг харах юм бол одоо энтэг чинь бас нэг янзын англиар ярина те. Тийм одоо Мексик чинь Испаниуд колоничлуулж исэн бас Испани хэл ярьж байгаа юм. 11 сая хүн амтай улс одоо хүртэл тэгээд өөрийн гэсэн үндэсний хэл гэхгүйгээр колоничлсан орныхоо буюу Франц хэлээр яриад байж байна да. Америкт. Уул нь яг үндсэн хэл нь Хэйтигийн креол гэж нэг хэл байт юм бэлээ. Тэр нь гэхдээ яг үнэндээ бол бас л нэг Франц хэл байгаа даа. Гэхдээ өөрсдийнхөө болгоцсон Франц хэл байгаа даа. Тийм. За тэгээд тусгаар тогтсныхаа дараах он жилүүдэд Хэйти улс нь хоёр фракц болж исэн. Нэг талдаа Африкийн гаралтай хар арьстангууд нөгөө талдаа арай илүү боловсралтай өмч хөрөнгөтэй хар цагааны ирлизүүд байдаг байсан. Энэ хоёр хэд хэд удаа засгийг ээлжилж авч исэн. Гэхдээ дандаа бие биентэй хагаралтай дайн тулаантай онцлуудыг өнгөрөөжсөн. Тэгээд 19-р зууны сүүл гэхэд ирлиз элитүүд нь илүү их хөрөнгөтэй. Тэгээд засгийн газрын голлох галуун тушаалыг хашиж эхэлж байгаа байхгүй юу. Тэгтэл нөгөө хар арьстай иргэдэн гол төлөв хөдөөний малчид, загасчид, таригчид хийвэр маягаар ажиллаж исэн. За тэгээд 20 дугаар зуун гарахад нийгэм бол ийм хуваагдaltaй байдаг байсан. Тэгээд 1915 оноос 1934 оны хооронд Хэйти Америкийн нэгдсэн улсын эзэмшил байсан. Тэгээд Америкчууд тэднийг сургаж өгч исэн. Армиг нь бол орчин үежилж өгч исэн. Гэхдээ Америкчууд тэр нөгөө ирлизүүдийг нь нөгөө хар арьснаас илээд үздэг байсан. Бас л энэ үед чинь нөгөө Америкийн арьс өнгөний ялгаа гэж их байдаг байсан учраас.
Тэгээд 1946 он хүртэл ерөнхийлөгч зөвхөн тэр эрлиц хүмүүсээс нь гарч болдог байсан хуулиараа. Тийм. Тэгээд 1946 онд Дюмарсе Эстиме гэдэг нэг хар арьстай манлайлагч ерөнхийлөгч болж илоо. Энэ Эстиме ерөнхийлөгч болохдоо нөгөө хар арьстай иргэдэд тэгш ирэх олголоо, амжихыг нь сайжрууллаа. Даанч энэ бүгдийг нь идэвхжүүлэхэд 4 жил бол хангалтгүй байсан юм. Тэгээд тэр бүрэн эрхийн хугацаагаа үргэлжлүүлэхийг хүсэлт гаргасан боловч хүлээн зөвшөөрлгүй огцруулсан. Тэгээд Эстимегийн дараа Пол Маглавар хэмээх нэг хурандаа төрийг бариад 4 жил нэг жоохон өөдөж байсан, сайжирч байсан улсыг эдийн засгийн буцаагаал муудалцсан. Тэ хямрал бослого үзэж самуун цаг дахиад эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд Маглавар огцорсноос хойш хэд хэдэн засгийн газар солигдсон. Тийм. Гэхдээ ардын амьдрал нь улам ядуурч төрийн алба жижиг айлгад нефт идэгдсэн байгаа. Хар эрстэн эрлиц хоёрын төрлийн хүмүүсийн талцсан хуваагдаж байдаг хуучны одоо энэ дайн талаантай цагийг шинээр эвдэж гарах нэг хүн хэрэгтэй байгаадсан байхгүй юу. Тэр нь одоо бидний өнөөдөр ярих гэж байгаа Франсуа Дувале гэдэг хүн байгаа. Тийм. Энэ дугаар дээр одоо эцэг хүү Дувале хоёрын талаар ярих учраас Франсуа Дувалег эцэг Дувале гэж нэрлэнэ. За тэгээ цаашдаа тий. Эцэг. За тэгээд эцэг Дувале 1970 оны Хитигийн нийслэл Порт-о-Принцэд нэг дундаж айлд төрж исэн. Тэгээд эмчээр сурж байхдаа Хитигийн эрлиз элитүүдийн буруушсан хар эрст үндэсний хөдөлгөөнд оролцож илаа. 1907 он баг тий. Бүр эрт баг тий. 1907. Тийм. Тэгээд Маглавар огцорсноос хойш энэ Дувале хар эрсний эрхийг хамгаалж ажиллана гэж сурчилж хагаад тэгээд дараа жил нь болсон ерөнхийлөгч сонгуульд ялалт байгууллаа. За даанч шууд ерөнхийлөгч болсон даруйда сөрөгчний нэр дэвшигчдийг занал хийлж баривчилж шууд нийтэд ил тодор шүүхээр оруулж гисэн. Зүгээр нэр дэвшигчдийг өө. Тий. Шууд ерөнхийлөгч болоод өөрийнх нь эсрэгээс хүмүүс. Тэр чинь нэр дэвшин гэдэг чинь бол арчлалын хэлбэр шүү дээ. Хин ч өөрөө сонгогдож болно гэж нэр дэвшиж байгаа шүү. Тэгсэн чинь ялангуутлаа эсрэг нэр дэвшигчээ шууд бариад шууд барил шүүх хурал шоронд хийсэн. За. Тэгээ 2 сарын дотор өрсөлдөгч бүх намаа татан буулгаад парламентыг таргаа явуулсан. Одоо чи бид нар өмнөх нэвтрүүлгүүд дээр бас л энийг ярьжсэн шүү дээ, тий. Бусад намуудыг хууль бус болгоно. Тэгээд парламентыг тараадаг. Гэтэл энэ бүр одоо хамгийн хурднаараа явуулж байгаа ч гэх юм одоо тий. 2 сарын дотор ерөнхийлөгч болсноос хойш бүх эрх мэдлийг өөртөө авчиж байгаа. Энд чи одоо 70 эд оны юм яриад шүү дээ. 50 гаруй жилийн өмнөх юм яриад шүү дээ. Тий. Бараг 100 гаруй жилийн өмнө шүү дээ, тий. Одоо 74 он гэхээс тий. Тийм. Тийм 70 эд он тий. За. Тэгээд тэр өөрийгөө ард түмний төлөөлөгч гэж ярьжсэн боловч яг үнэндээ тусан зам татаж эрх мэдлээ баталж исэн хүн байгаа. 57 оноос юм биш үү? 57 оноос хойш эрхлэж болчихж байгаа. Тийм 57 оноос хойш эрхлэж. Хоёул тооны наан цаан зөрөөд байсан шүү. За. Төрсөн он 1907 он шүү. За тэгээд нэг сонгуулийн жил өрсөлдөгч нь жагсаал хийж байхад шууд автомат буутай цэргүүд гим зэвгүй, зэвсэггүй иргэдлүү одоо ирчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг шууд хөнөөжсэн. Тэ. Одоо зүгээр л эсэргүүцэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Одоо зүгээр л жагсаал хийж байгаа хүмүүсийг шууд буудаад алчиж байгаа байхгүй юу. Тэгээд тэр оны сонгуулийг бол шал худлаа гэж төгчд бол бичтэй. Тэгвэл уул нь бол нэг 40% хүрэхгүй санал авсан ч гэсэн өрсөлдөгч намын хүчнүүд нь одоо баривчлагдаж алагдахаас айгаад зөвхөн Дувалегийн гаргасан дүнгийг хүлээн зөвшөөржсэн. Тийм тэгээд тэр шууд эрх мэдэл авсан даруйда урдын засагт байсан намын клуб, эвлэл холбоо, сонир редакцуудыг хаасан. Тэгээд армийн хүчнийг өөртөө төлөвлөж жагаад өөрийгөө зэвсэгт хүчний ерөнхий командлагч болгож ирсэн. За. Тэгээд одоо өдөртөгчүүдийг бас л ялгаагүй өөрийнхөө үнэн хүмүүсээр сольж байгаа байхгүй юу? Тийм ээ тийм. Тэгээд нэг жилийн дараа нэг цэргийн 3 офицероор өдөртөгдсөн нэг фракц Америкийн хөлсний цэргүүдэд нийлж ягаад Дувалег хороож жагаад төрийн иргэл хийх гэж оролцсон. Гэвч яг энэнд оролцох ёстой байсан хэдэн бүлгүүд нь ирээгүй. Тэгээд нөгөө хөвлөж байсан хүмүүс нь баривчлагдаад шууд зазарах болсон. Үүний дараа Дувале бол одоо зөвхөн өөрийнхөө үнэнч хүмүүсээр бүрддэг фракцыг гаргаж ирж байгаа. Тэгээд тэрийг ерөнхийлөгч элит гвард гэж нэрлэж исэн. Тэгээд тэд нар ямар тангараг өргөж исэн бэ гэх юм бол Хэйти улсад үнэнч биш гэсэн тангараг, Дувалед үнэнч гэсэн тангараг өргөж исэн. Оо за.
Тийм. Улстай биш. Улстай биш. Хүнд одоо болж байна те. Яг эсрэгээр явж байна те. Одоо манай дарангуулын төвхтэр дандаа л нэг давтагддаг юм байгаа байхгүй юу? Тэгээд 1959 онд Дувале одоо нэг хулгайч дээрэмчид халц хэрэг нэг улд олоогчоор бүрдсэн үндэсний аюулгүй сайн дүрийнхэн гэдэг нэг юу бүрдүүлжсэн юм. Хувийн хүчний байгууллага бүрдүүлжсэн. Тэгээд тэрийг нь тон макуте гэж нэрлэдэг. Тэр нь одоо Франц хэлээр юу гэсэн үг вэ гэх юм бол шуудатай ах гэсэн үг. Шуудатай ах. Аха. Тийм. Шуудатай ах нар тон макуте. Тэгэд Хитигийн ээж нар хүүхдүүдтэй юу гэж айлгадаг байсан бэ гэх юм бол цаашаа ингэ нэг өвлөд авах юм бол үгэнд орохгүй байх юм бол шуудаад ах нар чамайг аваад явчих шүү гэж айлгадаг байсан байхгүй. Уул нь одоо нэг сайхан нийгэмд чинь тэгж дүүрж барьж аваад явчих шүү гэж нэг айлгадаг штэ. Яг энэ Хитид энэ цаг үедээ энэ биелэл олж исэн байгаа таахгүй. Яг тэр шуудаад ах нар нь пулемат машинтай зэвсэг бариад годамжаар ингээл хашгиртаал яваад идэг. Тэгэд энэ тонто макатичд нь одоо бүр амар сайхан их мэдлэлтэй ямар нэгэн зөвшөөрөл одоо шүүх хурал байхгүйгээр хүнийг баривчлаад шууд буудчихдаг. Тэгэд мөн дэглэмдээ хандив цуглуулах зорилгоор хүмүүсийн хөрөнгийг дээрэмтчихдээ. Одоо манай үзэгчид өмнөх дугаарыг санаж ивэл хэнийг ярьжсэн шүү дээ. Догшин Иваныг ярьжсэн шүү дээ. Тэрэн дээр нэг опричники гэд гарч ирсэн. Бас л хувийн цагдаа маягийн тийм. Хувийн цагдаа нар ялгаагүй байгаа байхгүй юу? За тэгээд манай үзэгчид кино их үздэг бол нэг хин нэг төлөөлсөн таран хүүхэлтэй нэг зүг цоогоо тамлаад идэв штэ. За тийм. Тэрийг нэг вүдүү гэдэг юм. Энэ бол Карибын тэнгисийн хар арьснуудын донд үүссэн нэг ардын шашин. Дувале өөрийгөө тэр шашны Ива гэж нэрлээд сүнсэн дэвэ гэсэн тэнгэрлэг үдирдэгч гэж өөрийгөө сурчилж эхэлжсэн. Тэгэд өөртөө зориулсан амар олон тооны хөшөө бариулж тэгээд албан тасалгаа болгонд вүдүү шашны бэлэг тэмдэг болсон. Бэлэг тэмдгийг олоор байршуулж байгаа. Тэгэхээр бас л өөрийгөө нэг дахин шүтлэх, өөрийгөө баг бурхны заяасан хүн гэж эрхлэндж байгаа байхгүй юу? Эдгээр чинь тэгээд харин тэнэг биш байхгүй. Тэр нийгмийг ямар хүмүүс бүрдүүлж чинь те. Тэдний шашин юу вэ? Тэд нар юунд итгэж чинь гэдгийг мэддэг байхгүй надад бол чинь бас тэнэг биш байхгүй. Харин тэгэхээр тэр нөгөө нэг итгэж байгаа зүйлээр нь дамжуулж ингэнэ гэдгийг мэдээд идэг. Одоо ард түмэн бол хонь байх юм бол те энэ өөрөө хонч нөтөд байгаа даа байхгүй те. Яаж маллах уу гэдгийг мэдээд идэг зү юм. Харин яг яаж л намайг шүтэх үү? Яаж л миний үгэнд орох вэ? Өөрөөс нь өмнө тэр хитнэн 100 жил явцсан тэр итгэл үнэмшил дээр нь гიშгээд өөрийг болгоод авчиж байгаа байхгүй те. Харин тийм. За тэгээд 1964 онд Дувалыг эсэргүүцэгчид Хитигийн өмнө зүгт бослого хийх гэж оролцсон. Дувале энэний хариуг нь бол шууд жирийн иргэдээс авсан. Тэгээд босгочдын ардаас бол ердөөсөө хөөцөлдөөгүй. Оронд нь ингээд жирийн иргэдийг тамалж зовоох юм бол тэр жирийн иргэд энэ босгочдыг хүлээн зөвшөөрөхгүй, оргнуулахгүй гэж үзээд шууд бүгднийг тамалж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд 1964 онд бусад дарангуулагчтай яг адилхан одоо бидний олон сонсч ирсэн насараас суух ерөнхийлөгч өөрийгөө зарлалаа. Яа. Тэгээд энийг үндэсний хэмжээнд нэг санал асуулга авсан юм. Энэ 99% дэмжигдсэн гэдэг. Энэ сонгуулийн дүн болоос мар хатаа тийм 99% дэмжигдэж байгаа байхгүй. Одоо яад нэг баг 100% дэмжинэ гэх юм бол арай худлаа санагдах байсан юм яах гэсэн тийм. Бас 1% үлдээгээд байна сатгач. Тий. За тэгээд эдийн засгийн хувьд гэх юм бол одоо Дувале бол гол үйлдвэрүүдэд шууд хамаатан садан үнэнч хүмүүстэй өгсөн. Тэгээд мэдээч тэд нар нь одоо үйлдвэрүүдэд ажиллаж чадахгүй ажиллахын оронд бараг шууд тон дээр имдэж байгаа байхгүй юу. Тий. Хитигийн энэ үед гол экспорт нь бол кофений тариалан мөн маш бат бүх олс дэс тэгээд хевс гуц хийдэг сизал гэдэг ургамал тариалан байсан. Эдний үйлдвэрүүдийг нь бол одоо шинэ нийцэд нь ердөөсөө ажиллаж чадахгүйгээс болоод Хитигийн чухал экспортууд нь буурсан. Шууд сүрж байгаа байхгүй. Гэхдээ цаасан дээр эдгээр үйлдвэрүүд амар ингээд уул шиг уулан дээр оолж байгаа юм шиг мөнгөтэй ажиллаж ингэж тайлан гаргаж байгаа. Тэгээд колони үед уулан тариалангийн талд байд пестицид, бордоо зэргийг сайн тараадаг байсан бол Дувалегийн дэглэмээс эхлээд энийг өөртөөсөө тарахаа болж исэн. Тийм. Тэгээд үүнээс болж одоо тариачид чинь яач хэрэг чигээд ч одоо тарилангаа бол ургалж чадахгүй байгаа. Тэгээд ургал залдагдана. Тэгээд хөрсөн модж эхэлж ирсэн. Тэгээд эцэг хүү Дувалегийн Хитигийн эдийн засаг бол өсөлттэй жил ердөөсөө ганц ч байгаагүй гэдэг. Дандаа л уналттай жилүүд байгаа байсан.
Тэгээд тэгвэл газрын реформ хийж гэж жоохон байж байгаа л амладаг. Гэхдээ энэ хизэж хийсэндээ хүрэхгүй. Тэгэд одоо уул нь ингээд өдөрдөгч хүн чинь өрхийн аж ахуй газрын тариалан дэмжих ёстой шүү дээ, тэ. Харин оронд нь маш олон орон нутагт байсан тариачдыг амжиргаанаас нь тасалж яхад хүчээр улсын тариалан дээр ажиллуулна. Тийм. Наа чи нэгдэл гэдэгтэй ямар адилхан сонсогдож байна. Тэгэд эдгээр чинь уул нь ингээд улсын тариалан дээр ажиллаад улсын ургацыг сайжруулах гэсэн тэг гэж оролдож байгаа ч гэсэн авилга өндөр шүү дээ, тэ. Тэгээ буруутай үйл ажиллагаанаас болоод тариалан цөм ургац нь шууд алдаж эхэлж байгаад хөрснө муудна. Тийм үстэй. Тэгэд энэс болоод ядуурл өсөлөө маш их үзсэн. Одоо тэгээд одоо тэжээлийн дотолд орсон өсөж байгаа хүмүүс нь одоо олон улсын болон сүмийн хүнсний тусламжаагаар гол зоглосон. Тэгээд Хэйти улсын тариалан гол бүс нутаг болсон Артибонит хэмээх хөндид нэг урмлын өвчин гараад үүнээс болж 1960 онд асар хүнд өсгөлөнгөөс болж олон сая хүмүүс амьнасаа алдсан. Энд чинь бол нэг бас өөрөө ч тийм их хүн амтай улс биш шүү дээ, тийм. Хүн ам багтаа байх тусмаа илүү ингэж нэг дарангуулж гарч ирэхэд амархан байд юм болов нэг бол тий. Тэгээд тэр гол нь нийтийнх нь бас нэг боловсралч гэдэг юм бас тиймэнтэй холбоотой л да тий. Тийм. Тэгсэн мөртлөө одоо 11 сая гэдэг чинь бас л бүгдээрээ эсэргүүцэх юм бол эсэргүүцгэр хүмүүс байгаа тоххой. Таанч одоо хүчин чадал наахгүй энэ үед чинь нэг полимат гэдэг зэвсэг гараад ирсэн эрчингүүд бууны эсрэг ингийн хүмүүс ч бол яаж чадахгүй шүү дээ тий. За хоёул хамтран ажиллаж ярьж байгаа. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар тун саяхан одоо шинэ урамшуулал зарлаад байгаа манай Skytel хамтлан оролцож байна. За Skytel компани бол хамгийн том гэж нэрлэгдэх урамшуулал зарлагдсан байгаа. Одоо хамгийн том гэдэг нь одоо энэ удаагийн хувьд юм уу, энэ удирлын хувьд юм уу, энэ жилийн хамгийн том юм уу мэдгүй. Гэхдээ хамгийн том гэдэг. Яаж ийм ихлэр штэ. Та Skytel-ийн аль нэг үйлчлэгийг аваад урамшууллын эрх цуглуулна. За тэгээд цуглуулсан эрхээр одоо Mystery Box гэдэг аппликейшнээс Mystery Box-оос задлаад төрөл бүрийн дижитал бэлэг дээрээс нэг Apple-ийн одоо шинэ бүтээгдэхүүнүүд гарчаад байна шүү дээ. Тэгэхээр Apple брендийн бэлэг болон олон эрхийн бичгийн эзэн болох боломжтой. Харин супер шагнална гэх юм бол одоо энэ баг миний зүгээр баримжаагаар бол 130 хэдэн сая төгрөг гэсэн баха. T1 гэж читүр Jet Tour гэдэг нь болохоор Jet чинь хөдөлгүүр тий. Килд хөдөлгүүр миний монгоцыг хэлж байгаа байхгүй. Tour гэхээр аялал гэж байгаа тий. Тэгэхээр энэ мэд аялал гэж байгаа тийм утгатай Jet Tour гэдэг энэ брэнд байгаа. Энэ брендийн T1 гэдэг загвар буюу T1 гэдэг загварын эзэн болох боломжтой. Автомашины эзэн болно гэсэн үг. За яаж одоо тэр урамшууллын эрхийг цуглуулт юм бэ гэхээр дараа болон урьдчилсан нэмээд хосолсон төлбөрт үйлчлэгээний шинэ хэрэглэгч болох юм бол та тэр урамшууллын эрхийг өөр төр үүсгэж эхлэхээ. Эсвэл урьдчилсан төлбөртөөсөө Монголдо дараа төлбөрт рүү шилжих. Гэх юм бол тэр эрх үүсгэх нь байна. За Монголдо дараа төлбөрт багцаа өөр багц руу ахиулах юм бол урамшууллын эрх нэмэгдэн. За мөн 7000, 11000, 14000, 21000 төгрөгийн дижитал картаар дансаа зэнэглэх, дээрээс нь төлбөрөө төлөх. Энэ болгон дээр урамшууллын эрх үүсээ явждаг. Ерөөсөө та Skytel-ийн хэрэглэгч болох юм уу? Эсвэл Skytel-ийн хэрэглэгч бол ямар нэгэн одоо дугаар одоо нэгж авах ч юм уу, багцаа өөрчлөх ч юм уу те хийж байгаа үйлдэл болгон дээр ч урамшууллын эрх тооцогдно. Харин цуглуулсан эрхээ Skytel аппликейшны одоо энэ Mystery Box гэсэн хэсгийг задлаад тэгээд дижитал бэлэг, дата багц, эрхийн бичиг зэргийг авах боломжтой болж байгаа. За тэгээ Skytel компани бол энэхүү урамшууллыг те хэрэглэгчдэд урамшуулгын зэрэгтэй ер нь бол ингээл нэгж ингэж авах маах гэдэг те энэ болгоноос зайлсхийгээд аппликейшнээ илүү ашиглаад энэ дижитал хэрэглээг улам ухаалаг хэрэглээг улам дэмжих энэ үйл явцыг хөшөөрөг болгож та бүхэндээ хүргэж байгаа болохоос шүү те. Одоо манайх ингээд нэгж их ахуулах гэж энэ зүйлийг хийгээгүй. Нийтээрээ Skytel хэрэглэгч нар маань ийм ухаалаг хэрэглээтэй болчих юм бол те таныг урамшуулад энэ олон билгүүдийг өгж байгаа шүү гэдгийг ойлгоорой. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг манайхан Skytel official гэсэн Facebook хуудаснаас нь замун сошиал хуудасаас нь авах боломжтой. Мөн дээрээс нь 69 99 90 дугаарлал бас холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл бас авах боломжтой юм байна. За ингээд ирэхэд цуглуулад шинэхэн машины дэлгүүрээ атгаарай. Skytel-ийн машинтай болдоо урамшуул. Баярлалаа. Нэг жаваад машинтай болъё да. Тийм шүү дээ. Тий. За үргэлжлээд байна. За одоо орон нутгийн тариаланд бол ийм амар сүрэл болж байна. Тэгээ хотод юу болж байгаа гэх юм бол одоо Port-au-Prince нийслэлд ажилгүйд түүхэндээ хүрж байгаагүй өндөр хувьд хүрж байгаа. Тий. Гадаадын зээл тусламжаараа уулын дэд бүтцээ сайжруулах ёстой байтал оронд нь цэрэг цагдаагийн хүчин зүгээр л чангатад голдоо ашиглаж байгаа байхгүй юу? Энэ эргээд нөгөө нэг өөх одоо үр ашиг байхгүйгээр гэсэн үг шүү дээ. Зүгээр хүмүүсээ
дарангуулах арга байгаа байхгүй тий. Бослого яаж гарахгүй байх вэ? Тэгээд нийслэл Порто-Пренцийн одоо хотыг тойрсон ядуучдын хороол нь бүр ингээд улам томрол аваад байдаг. Одоо ч гэсэн Порто-Пренц хот нь ихэнхдээ ингээд гэмт хэрэг ядуусын хороолоос бараг өөр юу ч байхгүй хот байгаад идэм бил 2025 онд шүү дээ. Тийм. Тэгээд автомашин цахилгаан хэрэгсэл бол импортоор орж ирдэг. Гэхдээ түүнийг зөвхөн буржуа баячууд нь л авч ашигладаг байгаа тох. Тийм. Харин жирийн иргэд бол зүгээр өдрийнхөө хоолыг авч чадахгүй сууж байгаа. Тийм. Тэгээд ихэнх монополийг бол ихэнх импортыг төрийн монополд авсан байгаа. Үүнээс болж одоо иргэд цагаан будаг дэлхийн зах зээлийн дундаж үнээс хэд дахин дээгүр худалдаж авна. Тэгээд энэ худалдаж авангуудаа ашиг нь буцаал дугалагийн халаасанд ордог. Одоо иргэдтэй хоолыг зарж ашиг хийж ин гэхээр амар утгагүй болчиход байгаа байхгүй тий. Одоо тэгээд хейтиждийн орлогын амь чухал их үүсвэр нь гадаадад ажиллаж байгаа гэр бүлийн гишүүнүүд нь. Тий. Одоо хейтигээс гарч явлаа, гадаад ажилласан мөнгөө буцаагаад хейтигийнхаа гэр бүлээ буцааж явуулдаг. Одоо ч гэсэн тийм байгаад байд. Одоо ч дэлхийд иймэрдүүхэн улсууд бол амирх байдаг. Одоо Венесуэла бас яг юм байдаг. Бас гадагшаа явсан хүмүүс нь л хөрхөд тэр улсынхаа эдийн засгийг авч яваа. Тийм. Тэнгүүд одоо энэ гадаад ажиллаж байгаа хүмүүс чинь бол нэг гоё мундаг ажил бол хийхгүй шүү дээ, тий. Одоо тэгэл үйлчлэгч юм уу, хоолны газар ажиллаж байгаа л тэр олж байгаа үлдсэн мөнгө хоолноос аваад үлдсэн мөнгө л буцааж явуулж байгаа байхгүй. За тэгээд сургуулийн хөтөлбөрийг бас өөрчилж ийсэн. Сургуулийн хөтөлбөрөө зөвхөн дугаалаад үнэнчээр шүтэх агуулгатай болгож өөрчилсөн. Тэгээд үүнээс болж багш нар ажиллаа хаяж улсаасаа сутж ийсэн. Тэгээ ингэснээр мэдээч Хейти улсад боловсролын хямрал бол үзэж байгаа. Тэгээд одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар бас амар дороотсон. Одоо 1971 он гэхэд Хейти улс няран эндэгдлэр дэлхийн баруун хагаст хамгийн өндөртөө ордог. Тийм. Тэгээд хүн амын дундаж насалт бол багасаар л байгаа гэдэг. Тэгээд одоо эцэг дувайлыг төрийн ирэхэд гарсан үеийг нас барсантай харьцуулах юм бол Хейти улс хөгжлийн бүх үзүүлэлтээр буурсан байдаг. Тэгэхээр тэрнийг ерөнхийлөгч байсан 14 жилийн дотор Хейтийн дундаж иргэн илүү ядуу, илүү бие муутай, илүү боловсролгүй болсон гэж байгаа юм. Тийм байна. Одоо би ингээл нийслэлийг нь одоо энэ чинь 2025 чинь тухайн үед 50 хэд оноос 70 хэд он, за 71 он гэдэг юм ингээд хүрсэн. Одоогоос 50 жилийн өмнө байсан. Тэр дарангуулын тухай яриад байгаа шүү дээ. Гэтэл одоо 2025 оны яг энэ төв хотынх нь нийслэлийнх нь тэр зураг хүргийг харахад ч гэсэндээ үнэхээр манаа зүгээр дархан эрдэнтээс баг 7 доош ах. Тэ? Ягаад тэгэхээр яг би нөгөө нийслэл гэдэг утгаар нь хараад байгаа шүү. Маа дархан эрдэнэт бол мэдээж байнгын нөгөө амьд буцалж байгаа газар учраас тэ барилга байгууламжийн хүртэл баригдал зүгээр гаднаас нь харахад л тэ цэвэр цэмцгэр байгааг ингээл харахад мэдэгддэг. Манай одоо үндсэн төв нийслэл хот маань Улаанбаатар дагуур хотууд маань дархан эрдэнэт гэж бодож байхад тэ. Манай дархан эрдэнэт энэ Гайтигийн төв нийслэлээс нь илүү одоо юм цэвэрхэн бас ингээд хөгжил хамаагүй дээр юм байна. Ингээ харсан чи. Тийм шүү дээ. 11 сая хүнтэй улс шүү дээ. Харин тий. Тэгтэл одоо 3 сая хүнтэй Монгол улс хэрдэх сайхан байна да. Тийм ээ. За одоо ингээд энэ Дувалигийн дарангууллаас нь болоод олон улсын дэмжлэг бол байхгүй болж эхэлж байгаа. Тэгээд 60-аад оны сүүлээр Дували арга буюу багсыг өөрчлөлт хийх ёстой болж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө үзэл сурталын зорилгоор хаагаад байсан сургуулиудыг буцааж нээсэн. Тэгтээ буцааж нээхдээ зөвхөн өөрт нь тууштай үнэнч байх нөхцлөөр нээж байгаа байхгүй юу? Тэгээд зарим нэг ялгаатай үзэл бодолтой байсан шоронд барьцлалцсан байсан хүмүүсийг бас суллаж орон нутглоо зүлж исэн. Тэгээд мэдээгээр зөвхөн улс төрийн мэдээ гаргадаг байсан хэвлэлийг баг зэрэг чөлөөлж урлаг спорт, эрүүл мэндийн аяны талаар мэдээ гаргадаг болгож байгаа. Эдгээр нь өндөө бол өөрийнхөө эрх мэдлээс нэг сөмж өгөхгүй гэж байгаа л байхгүй юу. Зүгээр шимжилж байгаа эсэргүүцлийнхэн санааг өөрийнхөө талдаа оруулах нэг алхам байгаа. За тэгээд энэ үед бол Дувала чихрэн шижинтэй зүрхний өвчтөй болцсон байсан. Тэгээд 1971 оны 1-р сард Франсуа Дувала өөрийнхөө 19 настай хүү Жан-Клод Дувалыг дараачийн насан турш суух ерөнхийлөгч гэж зарлаж илаа. Тэ? Ерөнхийлөгч шууд ингэж үр залгуулж байгаа байхгүй юу? Тийм.
яг энэ нөхрийг ингээд 70 хэдэн хомонд ингээд сонин үйлдэл хийгээд тахт нь хажууд нь байгаа тэр айхтар Америк яасан юм бэ те тэр нөгөө нэг хараад байсан колоништод байсан тэр Франц нь яасан эдгээр бол зүгээр одоо нэг юм тэр хоёр хойд Америк бол өмнөд Америк твийн голд байгаа тэр том арал дээр Доминикан гэдэг байгаа тий бас ялгаа байхгүй энэ улсуудыг нэг тийм хүчтэй байлгах гэдэг юм уу нэг тийм байлгахыг хүсээгүй л баг л та тий тэгээс дураар нь хайчиж байгаа юм зү одоо дураар нь хаяхаас нь илүү энэ үед чинь яг юу болж исэн хүүтэндээ тэнгүүт одоо Америкийн твд чинь Куб чи одоо яг ингээ коммунизмын гол талбай болсон байгаа гэсэн шүү дээ тэнгүүт Кубын яг хөрс сэргэлдэх нь Хейти болсон байхгүй тэнгүүт за Куб коммунист болчлаа. Хейтиг яаж хийж байгаа л коммунизмын эсрэг байлгахын учраас дэмжлэг үзүүлээдсэн. Тийм. Яг ингээд бусад өмнөх дугааруудын Африкуудын дарангуулагчийг бас харахаар л ялгаагүй хүйтэн дайнд хоёр тал байлдаж яхад нь энэ голд гарч ирж байгаа дарангуулагч нар энийг ашиглаад өөрсдөө эрх мэдэлтэй байлгаад байсан цаг үе. Гайтигийн тэгээ одоо байгалийн баялаг гэдэг юм уу эрдэс баялаг гэдэг юм уу ер нь гайтиг яах гэж тэгж нөлөөндөө байлгах гэдэг үзээд байна. Одоо нэг талаараа хэлэх юм бол одоо Кубд чинь яг цөмийн зэвсэг орж ирэх юм бол Кубээс шууд Америк руу товтлох арга барьж штэ. Тийм учраас тэр хавтаа байгаа бүх улсуудыг коммунизмын эсрэг байлгах нь нэгт Америкт бол хэрэгтэй байгаа гэдэг. Хоёрт байгалийн баялаг гэхээс бол баг юм байхгүй. Ихэнх нь кофе байшил юм байна шүү. Тийм газар байшил байгаа байхгүй. Ганц экспортлжсэн зүйл нь кофе хитэн одоо жоохон байгалийн урамлал байгаа гэсэн. Яа энэ годон бодмаар нь бол бүр аимшиг ямар аимшиг. Одоо хүртэл ийм гэж бодохор тий. За эцэг хүү хоёр нийлж хагаад бүр энэ улсыг бүр тэгээд бүр самраа ийцсэн юм байна уу ер нь. За одоо хүүгийн юу ихэллээ. Тий хүүгийн ерөнхийлөгч болоход нь бол уул нь сонгуул хийсэн. Тэгтээ бас л ялгаагүй элтлүүрийн сонгуул. Тэгэд 1971 оны 4-р сард эцэг дуугалаа 64 наснда зүрхний шигдсээр өгч талд орлоо. Уул нь амьд авах хугацаанд тэрээр өөрийн хүрээл цагдаа хүчнийг өөртөө туйлын үнэнч болгосон учраас хүү нь ерөнхийлөгч болоход ямар ч саад доктор гараагүй. Тэгээ тэр ойрхон хүмүүс нь за ерөнхийлөгч болоо. Бид нарыг жаргалтай байлгачлаа. Ханхуу гэл байгаа юм. Тий ханхуу. Бараг шууд хүнтэйжл та болов гэж хайчиж байгаа байхгүй. Хүүд бол уул нь ингээд өөрийгөө залуу орчин үеийг шинтгэгч өнгө төрхийг олон улсад бүрдүүлэх гэж оролдож исэн. Гэвч дотоод байгаа дарангууллын тогтолцоо хэврэл байгаа. Тэгээд энэ үед тэрний ээж Симоне Овиде Дуэлэ гэдэг эмэгтэй хүн бас улс төрийн нөлөөгөө үзүүлж эхэлж байгаа. Тэгээд тэр бас өөрийгөө бүгд найрамдах улсын хатан их гэж цолж ирсэн. Одоо бас л ялгаагүй ингээл хатан болгоолоо гэдэг. Тэгээд дарангуулагч нар хэд хэдэн үйлчлүүд амар их давтдаг. Энэс бүр жоохон залхаж шүү. Тэгээд өөрийгөө тэгж солилцоод дотоодын аюулгүй байдал эдийн засгийн хэргийг харьцаж эхэлж байсан. Үндсэндээ залуу ерөнхийлөгч нэг аль хэдийн хөдөлшгүй бод тогтсон дарангуй засгийн хүүхэлтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгээ зүгээр л ингээл уцаар л өдөртдөг. Өмнө олон жил ийм дарангуул байсан. Чи хөрвүүллийн дарангуулыг үргэлжлүүлнэ гэдэг систем тогтсон байгаа шүү дээ. Тэр тэгээд уул нь яг гоё эрс шинжилт хийгээд орлоо ч гэсэн чадахгүй. Тэгээд хийсэн өөрчлөлтүүд нь бүгд л нэг ингээд үзмжийн гоё косметик өөрчлөлтүүд байгаа гэдэг байхгүй юу. Нэг өмнө хідэн аавынх нь өгдөг байсан худлаа амлалтуудыг зүгээр өөр нэрээр л өксөрлөг хийвэр байгаа. Тэгээд нөгөө өмнө ярьжсэн Тонто Макоте гэдэг байгаа штэ. Хувийн цагдаа маягийн. Тийм нөгөө шуудаа таах нар. Тэд нар бол нэрээ бас л өөрчлөл хийж байгаа юмудаа үргэлжлүүлээ хийгээд идэв. Одоо эцэг хүү хоёрын хооронд гарч исэн нэг ганц том ялгаа гэх юм бол эцэг дуула радиогийн шууд нэвтрүүлгээр цаазын ялыг зарладаг байсан. Хүү дуула оронд нь өршөлтөгчөө нэг чимээгүй дарахыг үзэх нь илүү чухал гэж боддог байсан. Тэгэхээр одоо Хейтигийн иргэдийн хувьд амьдрал нь бол нэг хэцүү хിവэрэ байгаа шүү дээ. Нийгмийн сүрэл нь бол байгаад л байгаа. Гэхдээ ингээд радиогоор тэр цаазын ялын зарлага байлчаар арай нэг 50 болсон юм шиг л санагдана. Яг хөө тэр цаазын ялыг зарладаг чи ямар учиртай юм гэхээр манай Монголд гарч ирсэн жишээ гэх юм бол 1937 оны одоо хэлмэгдүүлэлтийн хамгийн анхны хүн нь 14 хүн байдаг байхгүй. Тэр 14 хүнийг энэ бөмбөр ногооны тайзан дээр хоёр ийм модон бандан засж хагаад шууд 14-өөс 12 хүнд нь одоо буудан алах ял оноодог байхгүй. Энийг яах гэж эхлүүлж байгаа. За яг эхлүүлэх учир нь бол тийм байж болно. Гэхдээ энийг хийхдээ ашигласан юм нэг ард түмэнд бас хүрх гээд тэгээд тэднэрт ийм юм болно шүү
та нар ингийн шүү гэж ойлгуулах гад радиогоор шууд татдаг байхгүй. Бүр бас айлгаж байгаа юм тийм айлгаж байгаа хэлбэр. Тэгэхээр наад эхний тэр эцэг дуу хоолойгийн хувьд болохоор бас нэг ард түмэндээ өөрийгөө ингэж ойлгуулж ойлгуулж авч л байгаа байх. Хүүд бол эцэг дуу хоолойн хоорондох одоо нэг авилга таньсгалал бол бүр ямарч ялгаа байхгүй. Хүүд бол одоо 19 настай залуу байгаа. Jaguar Mercedes машиныг бол олон хараар нь худалдаж авдаг байсан. Тэгээд 1980 онд Мишель Бине гэдэг Америк төссөн хар ярстай Хейтигийн эмэгтэй хүнтэй сууж исэн. За тэгээд энэ хурим нь Карибын тэнгис болж исэн бүр хамгийн тансаг хурим. Бүр түүхэндээ тийм гоё хурим болж байгаагүй. Энэ талдаа амар тансаг хурим хийж идэл одоо 1980 онд нөгөө талдаа малын тахал Хейтид гарч исэн. Тэгээд Хейтигийн гахаантай толгой эрс багсаж олон сая иргэд бас л амин зулгаасаа салж байгаа байхгүй юу. Үүн дээр нэмээд одоо гахаан өвчин бусад амьтнууд руу тарах эрсдэлтэй байдаг учраас тэрнээс сэргийлээд үлдсэн байсан бүх гахааг устгаж ирсэн. За. Тэгэд олон улсын харилцааны хувьд Америк, Франц хоёртой хүүд бол арай нэг харилцаагаа дулаахан болгоод зээл тусламж нь буцаж орж эхэлж ирсэн. Зогссон байсан. Тэгээд олон улсын байгууллагууд хоол хүнс, эд материал тусламж үзүүлэхийг оролдож байгаа ч гэсэн нөгөө авилгачсан төрийн албан хаагч нарыг давж иргэдтэй бол ердөөсөө хүрч чадахгүй байгаа. Энэ нь яадаг байсан вэ гэх юм бол одоо нөгөө тусламжийн хүнс, хувцас, эм бэлтгэл, эмнэлгийн хэрэгслийг өгөнгүүт тэд нэр зүгээр агуулгатай удаан хугацаатай хадгална. Тэгээд муудалж. Эсвэл зүгээр гадагшаага экспортлоод зарчна. Тий. Олон улсаас ирж байгаа тусламжийг улсдаа авлаа, буцаагаад зарлаа. Тэг мөнхийг нь идлээ. Тэгэд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Джеймс Картер хүний эрх эдийн засгийн хөгжлийн бодлого баримтлагыг шаардсан ч хүүд бол юу ч хийгээгүй энд. Тэ. Үүнээс болоод Джеймс Картер 1978 онд дахиад зээл тусламжаа зогсоож исэн. За Джеймс Картерийн дараах ерөнхийлөгч Рональд Рейган яаж исэн бэ гэвэл за энэ Хейти улсад дотоод нь юу болж байгаа надаа ямарч хамаагалгаа. Бид нэр коммунизмын эсрэг байж л байвал болоо гэд дахиад тусламж үзүүлээд эхэлсэн. Энэ одоо ингээд Америкаас ирж байгаа тусламж нь Хейтигийн иргэдэд тусламжаас илүү ял болчихж байгаа байхгүй юу? Яг гэвэл хэрэг тусламж ирлэж гисэн энэ дарангуулагч гэдэг хүн чинь гадаадын тусламж байхгүй бол уулын суудлаасаа унаад энэ хүмүүсийн амьдрал дээрдэх боломж гарч ирж илээ гэтэл Америк туслаад л хахад л энэ хүн суудлаас хийцэж унах болчихж байгаа. Тийм юм байна. Юу болох нь өстой хамгаалах гэдэг тийм. Юу болох нь өстой хамгаалах. Зүгээр тэр куб мөв шиг тийм. Тэрээс тэр зүүнний хүчнийг л нэвтрүүлчихгүй бол одоо ингээл байж лэг. Тийм шүү дээ. Одоо 1940-оос одоо 1990 он хүртэл зүгээр л хүйтэн дайны эсвэл болоод л энэ дэлхийн хамаг жив болоод гэн гарч ирж байгаа байхгүй. За тэгээд 1981 онд дэлхийн зах зээлд кофений үн эрс унаж улсын орлого 3-1-ээр буурчсан. Тэгээд уул нь Хейти улс нь 1985 он хүртэл цагаан будаа талхны үнийг улсаас тогтоосон хэмжээнд барьдаг байсан. Үүнээс болоод үйлдвэрүүд ердөөсөө ашиггүй ажилладаг байсан. Тийм учраас үйлдвэрүүд баг ингээд бүтэмжид муудаад дампуурхтай хүрч байгаа байхгүй юу? Тэгээ засгийн газар үн чөлөөлөхөөс өөр аргагүй болсон юм. Тэнгүүд үн чөлөөлчингүүт одоо нэг амар ховор байгаа будаа талхны үнчнэр тэ 7 хоногийн дотор хэд дахин их нэмэгдэж байгаа. За энэс болоод амар их бослогууд гарч эхэлж байна. Одоо Төвөлгийн эсрэг улс даяар ингээд бослогууд гарч ирж байгаа байхгүй юу? Цэргүүд энэ жагсаалуудыг нь бүгдийг цус урсгаж зогсоох гэж оролдоно. Гэхдээ ард иргэд нь ердөөсөө зогсохгүй. Үйлдвэрийн эвлэлүүд байгуулагдаж нууц хурал хийн багш эмчнэр цалингаа нэмэлт гэж чагсаагүй зүгээр л олон сар буугаагүй цалингаа тэгж байгаа байхгүй юу. Тэгэд иргэний нийгмийн байгууллагууд бол одоо хүний эрхийг бол Хейтигээс одоо ингэ шаардж эхэлж байгаа. Тэгэд энд католик сүм амар их ач тус үзүүлсэн. 1983 оны 3 дугаар сард Ромын пап 2 дугаар Ян Павел Хейтид түүхэнд хийгдэж байгааг айлчлал хийж хагаад Хейти улсаас одоо шудраг бус байдал, тэгш бус байдал, өсгөлэн зовлон айцыг ил тод хурцаар шимтэлж байгаа. Тэгэд энэ илтгэлд одоо нэг сууж байгаа хүн
энэ хүүдэ болоо бол өөрөө суужсэн гэдэм билээ. Тэгээд энэ попын ярьсаас нь маш олон хүмүүс бол зориг авч исэн. Шашны албан тушаалтад бас зориг аваад шууд засгийг нээлттэй шимжилж эхэлж байгаа. Энэ олон улс тэгж анхаалыг хандуулж байна тий одоо тэгж байгаа. Одоо энэ хөдөлгөөн бол амар богино хугацаанд маш эрчимтэй хөдөлснөөс болоод хүүд дувайлын ойр тойрныхоо хүмүүс нь дувайлгаас жоохон цайгаа барьж эхэлж байгаа. Тий. За би энд баг ямарч хамааралгүй шүү гэж хэлж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд одоо нэгэн жагсаалын үеэр нийгмийн сэхэтэн гэгддэг эмч, багш, барилгын ажилчид, уурхачид, бохны хойлон ажилчид гар гараасаа хөдөлсөн чигсэж байгаа. Тий. Энэ бол олон нийтийн гайхалтай эв нэгдлийг үзүүлсэн гоё жагсаал болж ирсэн. Тэгээд эднэрийг бүгднийг ингээд цэргүүд цус урсгаж зогсоодог байсан боловч түүхэнд анх удаадаа энэ цэргүүд нь иргэдийнхээ талд орж исэн. За. Уул нь бол ингээд хүмүүс чинь буудулсан ч гэсэн чагсаж байгаа гэдэг нь юу үзүүлж байна гэх юм бол за амьд байхаасаа илүү өөрт нөгөө арчлалынхаа төлөө, эв нэгдлийнхаа төлөө үзэх нь чухал болчиход байгаа байхгүй юу? Тэ. Үхс нь амьдрснаасаа илүү дээр байна л гэж. Бараг үгсэн ч ялгаа алга. Тэ? Одоо өөрчлөхгүй бол ингээл дуусвал дуусъя л гэж байгаа шүү дээ. Тийм зэрэгтэй байна тий. Тэгээд тэмцэгчид бас Дэвэлгийн засгийн газрын дарангууллыг ингээд зураг аваад хөрш улсууд руу тарааш эхэлж байгаа. Энэчнээс нь эхлээд гадаадын шахалт орж ирсэн. Тэгээд одоо Америкийн нэгдсэн улс, Канадад байдаг Майами, Монреал хотод байсан Хэйтигийн цагаачтад бас чагсаал хийж эхэлж байгаа. Тэ. За та нарын Хэйтигийн эсрэг нэг жоохон юм хийгээч. Тэгвэл одоо манай иргэд ингээд бүр зовоод байна, шантраад байна. Улсгаа буцаж мөнгө явуулж байгаа цагаачтай байгаа шүү дээ. За тэгээд 1986 оны 1-р сард чагсаал тэнцэл бүр яг хөргөлтэй хүрч байгаа. Сөрөг хүчний удирдагчид 1-р сарын 3-нд ажил хаягдал зарласан. Тэгвэл одоо банк, төрийн байгууллага, үйлдвэрүүд бүгдээрээ ажиллаа хаяад зогсчихж байгаа. Ажиллах болчихж байгаа. Тэгээд Порто-Пренц хотод олон мянган иргэд Дэвэлэ зайл гэж хашгирна, дуулна. Тэгээд аль тэрүүний хэлжсэнээр энэ үед зэвсэг төвчнийхэн бол бүгдээрээ бууга хаяад иргэдтэй хамт зогсож байгаа. Эднэр тэгээд хүнс, ундаа яаж туслах юм бүх аргуудаараа тусалж эхэлсэн иргэдтэй зэргийнх нь. Тэгээд энэ тэнцэл нэг сар гаруй үргэлжилж хагаад 2-р сарын 7-нд Жан-Клод Вале албан тушаалаас огцроод улсынхаа сайн сайхны төлөө гэж зарлаад цөлөгт явсан. За тэгээд шууд маргааш нь Дэвэлэ Америк нэгдсэн улсын цэргийн онгоцон суугаад Франц руу цуцсан. Тэгээд ингээд Хэйти 28 жил үргэлжилсэн дарангууллаасаа нэг өглөө бүр 100% органик чагсаалаар гарсан юм. Тэгэхээр хүү хэдэн жил суусан байх нь вэ? Бас л нэг 14 жил авцаа. Тэгэхээр аав нас 10 хэдэн жил үү те? Ингээд нийтдээ бараг 30 жил. 30 жил аав хөө нэг улсын бүр хувьцаага тоглоо ажиллаа те. Харин энэ нь одоо нэг сонирхолтой зүйл нь гэх юм бол одоо Хэйти улс ч анх яажсэн шүү дээ. Францаас бас боолын бослог гаргаж тусаар тогтлоо авч ирсэн. Энэ иргэд бас л нэг бослог гаргаж чагсаал хийж ягаад энэ дарангуулагчийг бас хөөж явуулж байгаа байхгүй. Хамгийн хүчтэй нь ард түмэншүүл гэж тийм. Юу ч болсон, яаж даварсан ардталт нь ард түмэн л байдгийг шүү гэж байгаа байхгүй. 11 сая хүмүүс нийлж байгаа л хөөе явуулж чадж байгаа байхгүй. Тий, өнөөдрийнх 11 сая гэдэг. Тухайн үед ч бол бас тоо цөөхөн л байсан байна. Цөөхөн. Тэгтэл одоо 3 сая Монголын 3 сая хүнээс дэйш байгаа шүү дээ тий. 80-д онд ч манай Монгол улс ч 70-80-ад онд ч сая 500 мянга орчим байсан гэдэг байхгүй. Тэгэхээр чи 2 дахин гэж бодоход ч нэг 4-5 сая хүнтэй ч юм уу тийм л байсан баг. Тэр хядлагын дараа гэхэд. Тий. Энэ гэхдээ хамгийн хүчтэй нь цэргүүд иргэдийнхаа талд орж байгаа байхгүй юу тий. Энэ цэргүүд чинь энэ иргэдүүдээ буудаад байсан бол энэ бослого нь амжилттай болохгүй байсан гэдэг нь бас жоохон эргэлзгэр. Цэргүүд нь энэ хүмүүсийг дарангуулахаа болчингууд шууд ерөнхийлөгч нь за миний үгэнд цэргүүд ч орохгүй мэн иргэн ч орохгүй мэн би цухтаа гэж цуцж байгаа. Тийм байна тий. Тэр ямар ч нөхөр байсан ганц л хүн шүү дээ. Яаж ч орилж харалсан, яаж том дарга байдаг юм уу ерөнхийлөгч байсан, хаан байсан гэсэндээ нэг л хүн шүү дээ тий. Тэр хүчийг нь яг дээр нь тавьж байгаа нь бол цэргүүд цагдаагийнхаа буугараа л тэр үнийг өндөр тавьж байгаа байхгүй. Тийм байна тий. За тэгээд цэргийн төр засгийг байгуулагдаж анхны шударга ёсны сонгуулийг бол хийх гэж оролдлоо. Энэ 1987 онд яг сонгуул хийх гэжсэн чинь санал авах байр руу буута хүмүүс дайрч орж ирж байсан. Энэ нь одоо нөгөө шуудад ах нар байгаа таахгүй. Бас л нэг сонгуул хүлэн зөвшөөрөхгүй гэсэн байдалтай байгаа даа. Тэгээд дараа жилд 1988 онд дахиад л яг
сонгуул хийх гэж оролцсон чинь төрийн эргэлт хийцэн. Тэгээ ердөөсөө ингээд сонгуул ердөөсөө хийхдэггүй байж явж явсаар хагаад 1991 онд Жан Бертран Арстид гэдэг нэг хүн арчсан сонгуулаар гарч ирлээ. Тэгээд олон улсад бол уул нь ингээд арчсан нийгэм болсон шүү гэж хүлээн зөвшөөрөгцсөн. Даанч тэрнийг ердөөсөө 8 сарын дараа цэргийн эргэлт хийгээд төлөө унгацсан. Тэгээд одоо нэг жоохон товчхон ярихад 1991 оноос хойш Хэйти улсад юу болсон бэ гэх юм бол 1991-ээс 1994 оны хооронд амар харгас цэргийн дэглэм байсан. Тэгээд Америк нэгдсэн улс Нүб хоёр нийлж хагаад хориг тавьсан юм. Энэчнээс нь амар олон иргэд завар цугтаж гарч ирсэн. Тэгээд одоо бид бүгдийн маш сайн мэдхээр 2010 онд Порто-Принц хотод 7 магнитуудын газар хөдлөлт болж 200 мянган хүн амнасаа алдчихсан. Тэгээд уул нь энэ гадаадаас 3 тэрбумын мөнгө хандив орж ирсэн байгаа байхгүй юу? Тэгтэл энэ мөнгө хандив нь яг үнэндээ бодит очих хэвээр хүмүүстэй бол очоогүй. Зүгээр л одоо хариуцлага гэх юм уу эсвэл мөнгө ийдсэн юм уу? Яг ингээд хэдий иргэдэд нь бол ердөөсөө очоогүй. Тэгээд энэ газар хөдлөлтийн дараа нэг Нүбийн инхийн сахиулах хүчний байрны бохирын шугам задраад холиорын тахал гараад бас олон зуун мянган хүмүүс амнасаа алдчихсан. Яасан хэцүү зовлонтой болсон. Харин тийм. Тэгээд 2010-аас 2025 оны хооронд бол хоёр ерөнхийлөгч төр барьсан. Гэхдээ нэг нь бодулж нас барсан. Тэгээд одоогоор Хэйти улсад сонгогдсон ерөнхийлөгч парламент төрийн эрх бүхий тогтсон субъект бол ердөөсөө байхгүй. Оо, тийм үү. Тийм. Одоо ерөнхийлөгч гэдэг хүн бол аль биесных бол байхгүй. Ерөнхий сайд гэж байгаа. Тэр нь гэхдээ төр зүрийн ерөнхий сайд л гэсэн үг. Тэгээд одоо Хэйти улс аль түрүүн хэлжсэнээр гэмт бүлэгтнүүдийн зүгээр л хот болсон. Одоо бүр ийм улс дэлхийд дээр бас байна. Би ерөөсөө мэддэггүй юм байна. Хэйтиг. Тийм. Яг би тэндээс ч нөгөө Куб гээд Фидель Кастро гэдэг чинь тэр мэрийг л ингэж мэдээд идэг болохоос ш яг энэ Хэйти гэдэг ийм улс мөс нэрээ сонирхож байгаа юм биш үү? Тийм. Одоо Кубыг бол уулын Хэйтитэй харьцуулах юм бол Куб бол амар баян улс байгаа байхгүй. Тэгээд 2025 оны өнөөдрийн байдлаар бол Хэйти дэлхийн баруун хагасын хамгийн ядан улстай нэгт ордог. За тэгээд нөгөө Франц руу зогтцсон хүү дуваалын юу болсон бэ гэх юм бол Франц руу зогтсоноос хойш 25 жилийн дараа 2010 онд газар хөдлөлтсөний дараа их орноос сэргээх босгох гэж буцаж ирсэн. Уул нь бол тэр нь гэхдээ яг үнэндээ бол нөгөө Швейцарын банкнд зарцсан байсан 4 сая доллар авах гэж ирсэн юм шиг байгаа. Тэгэд их орондоо буцаж ирэнгүүт шууд шүг хурлаас барьвчлаад гэрээ хорионд оруулж ирсэн. Тэгээ 2014 оны 10 дугаар сард Жан Клод Дювале 63 наснда Афтага жицүү насан дээр бас зүрхний шигдээсээр хүч талдурчээ. За. Энэ Дуали гэдэг Франсуа гэдэг юм гайхаадсан байхгүй. Яагаад хаавсан тэр Америк твд те хоёрд одоо хойд өмнөд Америк хоёрын голд байгаад байгаа тэр Карибын тэнгист байгаад байгаа улс донд Франсуа гэдэг юм болоо. Тэгээ нэр нь хүртэлтэй одоо ингээд англиар бичсэний харахаар Франко гэж бичсэн те. Ямар сони юм бэ гэж хэлсэн чинь нэгдүгээрт ямар ч Францын клон байсан. Тэгээд клон байжгаад орон гарахлаар уул нь бол ингээд дайнд ялагдсан улс ч юм уу те дайнд ялагдсан улс тэр нэг өсөж үдсэн улсын ард түмэн чинь нэг юм үнэт зүйлтэй юм шиг маш их юм хөдөлмөрч бүтээлч байдаг. Одоо ингээд хоёр солонгосын хоорондын тэр мөргөлдөөн тэр Япон ч одоо империалист гүрэн гэж байхдаа энэ хоёр солонгос чинь даралж явах үед чим өлсгөлөнд нэрвдэд бас л бүр одоо юу гэдгийг боловсрол эрүүл мэнд тэр бүхэл юм нь унтсан байсан чинь саяхны үйл явдал шүү дээ. Тэгээ байж байгаа л тэрний араас гарч ирсэн солонгос улс өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө те өмнөд солонгос нь ямар байна. Японч гэсэндээ дайнд ялагдсан бүх айрам хураалгасан гэдэг юм ийм байгаад ингэсэн ч гэсэндээ Японы хөгжил одоо хаана байна. Ингээд нэг юм зовлон үдсэн ард түмэн нэг юм хөгжил рүү тэмүүлэх гэдэг юм уу энэ зүйл нэг юм хурдтай байгаад. Дээрээс нь тэр нэг улсын өөрсдийнх нэг юм үнэт зүйл байх шиг байна. Одоо жишээлбэл би энэ саяны түрүүнээс хойш ярьж байгаад энэ гайтичууд те юунд итгэдэг эдний өөрсдийн одоо нэг юм шашин гэдэг юм эсвэл нэг юм өөрсдийн итгэдэг зүйл эднийг ингээд гайти хүн шүү гэж нэг юм улсаараа бахархдаг ч юм уу. Тим юм хаана байгаа болоог хайгаадсан байхгүй байсараад өнөөдрийн байгаа байдал нь ийм л байгаа байхгүй. Өөрсдийн төрлөх хэл гэж байхгүй те. Тэр хэлээ бүр ингээ хайцсан. Франц хэлээр ярьдаг. Тэгээд одоо бүр сүүлдээ өөрсдийн гэсэн төр засагч байхгүй. Ийм болоод дууссан. Тэгээд одоо 2010 оны газар хөдлөлтөөс дараа одоо сүрцэн байсан улс улам амар болж байгаа байхгүй. Тийм ээ. Би тэгээд энэ сая нийслэлийг нь хараад гайхаадсан байхгүй.
яагаад одоо хүртэл ийм болоо гэж гайхацсан чи. Тэгээд одоо байршлын хувьд гэх юм бол те одоо Аз Европ биш шүү дээ чинь хаа байсан тэр далаатай энэ оронд ард урдаа том хөгжилтэй улсуудтай те. Уул нэг Америктэй хөр шүү дээ. Тэгээ хажуудлын нөгөө Доминикэн бүгд найрамд тоглосон. Уул нь Америкт ажиг хөгжилтэй. Канадын туристууд Америк очт юм бэл. Тэгсэн мөртлөө Хейтигийн яг хил хажууд нь бүүн зэрэг зөксчдөг. Хейтигээс ямар одоо дээрэмчд эсвэл одоо орж байгаа хүмүүс Доминикэн л орж ирэх хүнээ гээд хараа зөксчд юм бэл. Одоо тэгэхээр энэ ирээдүйн бол бүрхэг л харагдаж байна тий. Одоо цаашдаа юу болох юм байгаа. Хэдүүл энэс хойш бол яг энэ улсын ирээдүй юу болох вэ гэж мэддэг боллоо шүү дээ. Одоо нөгөө хойд солонгосын бас ингээд нөгөө үе дамжсан үүд гэдэг ч нэр гэдэг шүү дээ. Тэгэл ард өмнө бас зүгтаадаг шүү дээ. Тэгэл голоос хэлэл хятад руу гараад манай энэ зүүн хил дээр байсан одоо дорнодын хил мэл дээр байсан хүмүүсийн 80-аад онд алба хааж исэн, 70-аад онд алба хааж исэн хүмүүсийн бас яриа байдаг гэсэн. 90-аад онд ч гэсэн тийм тохиолдол болдог гэж байгаа юм. Гол дагаад сэлээд ингээд хойд солонгосууд наашаа ингээд хил давах гээд ороод ирдэг. Тэр нутгаасаа зугтаж байгаа байхгүй, усаасаа зугтаж байгаа. Бас тийм юм өмтөл адилхан л яригадаад байгаа байхгүй. Тэ чин Доминикан руу хил гарах гээд нэг гэдэг чинь тий. Оо яасаа айхтар юм бэ нэрээ. Ийм л хор уршигтай байгаа юм да нэрээ. Нэг хүнийг дахин шүтэх, нэг хүнд хит их мэдл очих тий. Гарант. Амар шүү. За ингээд нэвтрүүлгээ өндөрлөё бүр. Ниймж яах гэдэг ямар хэцүү юм бэ бүр ингээд нэг юм бухимдаад гэдэг ч юм тийм юм болоод байгаа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Skytel компани хамт олон маань ажилласан. За Skytel компани маань бол одоо хамгийн том урамшуул болох машинта болдоо урамшууллаа та бүхэндээ хүргэн явж байгаа. За та бүхэн манаас Skytel-ийн дэлгэмгүй мэдээллүүдийг сайтуудаас нь official одоо тэр сошиал хуудасаас нь аваарай. За ингээд нэвтрүүлгийн маань дэмжиж ажилласан Skytel компани хамт олондоо баярлалаа. За мөн өнөөдөр нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн Онондоо бас баярлалаа. За дараагийн дугаар уулзъя те. Дараа 7 хоног залуу охидын ярагчин Элизабет Баторыг ярих байгаа. Батори. Тэ. За баяр та. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.